Нийслэлийн прокурорын газраас мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, энэ төрлийн гэмт хэрэгээс үржлэн сэргийлэх ажил зохион байгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор өнөөдөр хилцүүлэг зохион байгууллаа. Тус хилцүүлэгт нийслэл дүүргийн прокурорын газар нийслэлийн гэмт хэрэгээс үржлэн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаа ерхий газрын хар тамхитай тэмцэх газар, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, гайлын ерхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм а. За хянаж шийдвэрлэхээс илүү энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх нь бол гол зорилго. Урьдчилан сэргийлэхийн тулд бол нийгэмд энэ төрлийн гэмт хэргийн гаралт, за үүний хор нөлөө зэргийг бас сурталчлах шаардлага. Хамгийн түрүүнд бол одоо бүрэн дунд сургууль, за оюутан залуус зэрэгт бол сурталчилж үүний талаар бол хор хөнөөлийг бол таниулах шаардлагатай байна. 18-аас 35 насны иргэд бол энэ төрлийн гэмт хэргийг бол дийлэнх хувийг бол буюу 70% бол үйлдсэн гэмт хэрэгүүд эзэлж байгаа. За энэ залуучуудад за Монгол улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн талаарх урьдчилан сэргийлэх ажиллагаа хууль танин мэдхүйн шинжтэй хууль сурталчлах ажиллагаа, урьдчилан сэргийлэх ажиллагаа бол бас дутмаг байна л гэж үзэж байгаа. За гайлын байгууллага нь бол одоо тодорхой зөрчиллийн тухай зөрчил шалган шийдвэрлэх хууль энэ дагуу прокурорын байгууллагын одоо хяналтанд дандаа үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр гайлын байгууллага илрүүлсэн мансууруулах бодис одоо хар тамхигаа бол прокурорын байгууллагын хяналтанд дор хариаллын дагуу одоо шилжүүлж ажилладаг байгаа. Мөн прокурорын байгууллагаас бол одоо гайлын байгууллагын одоо газар хороо нэгж ажиллаж байгаа нийт 17 аймгийн одоо харьяа прокурорын байгууллагууд бол бас тогтмол манай албаагчдад бол энэ төрлийн чиглэлийг одоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа мөн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийг шалгах одоо ажиллагааны талаарх сургалтыг бол ордог байгаа. Өнгөрсөн одоо 2021 оны ковид цар тахлын үеийн одоо юунд бол зорчигчийн хөдөлгөөн багассантай холбоотойгоор гайлын байгууллага бол ерөнхийдөө одоо улс хоорондын шуудан илгээмж, бичиг захидал мөн карго илгээмж дээр бол одоо голчлон анхаарч одоо ажиллаж байгаа. Энэ одоо 2021 оны эхний 10 сарын байдлаар бол гайлын байгууллага Европоос чиглэсэн 3, мөн Африкт ТВ-с чиглэсэн 1 төрлийн одоо энэ хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэдэг энэ төргийг илрүүлээд прокурорын хяналтанд дор хариаллын дагуу цагдаагийн байгууллагуудад шилжүүлж ажилласан байгаа. Гол нь урьд сэргийлэх чиглэлээр мэдээлэл солилцож үүнтэй холбогдуулаад гарах үр дүн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар бол бас санал хүсэлтэд солилцож одоо мэдээлэл солилцох нь бол бидний зорилго гэж үзэж байгаа. Ер нь бол одоо сүүлийн 5 жилийн байдлаар бол одоо 900 гэмт хэрэгт 1130 иргэн холбогдсон шалгагдаад байгаа. Цагдаагийн байгууллага бол одоо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж гэмт хэргийг илрүүлэх, дасан зогсоох ажлыг хийх зэрэгцээ. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг бол нийтлэг болоод энэ төрлийн гэмт хэрэгт чиглэсэн сэргийлэх ажлуудыг бол үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Бидний одоо гол урьд сэргийлэх ажлын гол чиглэл бол 19-оос 25 насны иргэд буюу зорилт бүлгийн иргэд рүү чиглэсэн урьд сэргийлэх ажлыг бол зохион байгуулж байгаа. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгээс үржлэн сэргийлэхэд хуулийн байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэрэгээс үржлэн сэргийлэхэд хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлэлцүүлгээр онцолсон юм а.